сэтгэлээ өөртөө үүсгэх гэсэн болж нарч байгаа. Шинээр үүсэхгүй бол энэ чинь үүсэхгүй явсараа сүүлдээ ингээд нэг тийм хүн сүрэг шиг юм нийгэм үүсэж штеп үндэ хоорондоо ярьдаггүй. Тэгээд нөгөө нэг энэ өсвөр насны хүүхдүүдийн хамгийн гол хэрэгцээ юу вэ гэсэн чинь харилцааны хэрэгцээ байхгүй. Бүр дээдэлтэй ингээд тулцсан. Тийм байгаа учраас нөгөө янз бүрийн компьютер тоглоом, онлайн тоглоом болж тэрийг яадгүй. Активац гэдэг нь зугаацдаг тийм. Нөгөө төр амьдрал дээр баатар болж чадахгүй хөө чинь нөгөө нэг төр янз бүрийн онлайн тоглоомд орохоор баатар болоод дэлхийг аваа яваад шүү дээ. Бодит мэдлэгээр хийж чадахгүй байхгүй. Аав ээж нь тийм байр суурь гэсэн олохгүй байна. Харилцаа үүсэхгүй. Тэгэхээр ерөөсөө яг энэ гэр бүлийн амьдралын харилцааны гол одоо үндсэн чиг шугам маань юу гэхээр хоорондоо ярих нүд нүрээ харах. Тэгээд түрүү хэлсэн шүү дээ нөгөө яг гэртээ байгаа тэр цагийн 1.5 цаг болж байна. Бид нэр гэртээ унтж байгаа цагийг гэртээ байсан цаг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Бид унтж байгаа ч хүмүүс хоорондоо нэг нэгэ харилцахгүй байна. Тийм. Хоолоо хийхдээ хүртэл хамтраад хийх тэр юм бүр багассан байна гэж бодож байгаа. Тийм. Магадгүй ихнэр дангаараа тэр юм үрдэг ч юм уу. Эсвэл хүүхдэн дангаараа үрдэг ч юм уу. Тийм. Эсвэл одоо юм хүүхдийн гэртээ амьдарч байгаа ээж нь тэр үргийг бүгдийг авцсан байх чинь. Тэгэд энийг хөдөлмөрийн хуваар гэж хэлээд байгаа. Хөдөлмөрийн хуваар гэдэг чинь нэг нь ажлыг нэг нь гэртээ суух гэдэг юм дээр бүр биш. Бүр жижиг деталь юмнууд дээр хүртэл ороод ирж байгаа. Хоолоо хийхдээ хамтарч хоолоо хийдгүү. Эсвэл 7 хоногт хуваар гаргасан байдгүй. Аав ээж нь нэг удаа хийн, хүүхэд нь жишээлбэл 2 удаа хийж идэг. Тийм хөдөлмөрийн хуваар. Тийм байгаа бол хүүхэд хүртэл гэртээ байх юм одоо ямар ч сонирхолгүй. Зүгээр ингээд юм 50 юм шиг ингээд дэмэс илүү үзэж байж идэг. Тэрийг анзаардаг гэж. Ийм гэр бүлийн одоо юу гэх юм жижиг деталь зүйлүүдээс нөгөө нэг дисцэрэхгүй байх. Эсвэл хэд удаа стресс болсон үүдтэй дэлбэрэлтүүд гэдэг юм одоо ийм зүйлүүд яваад байна. Тийм учраас энэ дээр энэ нөгөө зөв дадал болгох энэ буруу зуршил гэдэг юмнуудыг бас энэ гэр бүлээс хэр удаан үргэлжилсэн бэ гэдгийг харах хэрэгтэй. Юу тэр нөгөө нэг ихтгэл алдарснаа гэдэг хүмүүс бол удаан хугацааны туршид гэр бүлийнхэн нэг гишүүний туршлыг яасан байх нь тэгсэж явсан хүмүүс байхгүй. Одоо энэ нэг өөрчлөлт өнгөрсөн гэж. Гэхдээ нэг юм зүйл гэдэг гэж байна. Хүн хизээж нэг өдөр ундаад босч ирээд гарган болцсон байдаг гэж. Тэг яг тэрнтэй адилхан байхгүй. Энэ гэр бүлийн юм чинь нөгөө жижиг юмс за яах уу гэдэг монгол хүний за яах вэ гэдэг энэ зангаас үүдэлтэй гэж байна. Шаардлагыг нөгөө байнга тавьж явдаггүй. За яах вэ гэж байгаа болохоос за яах вэ гэж байгаа болохоос гэж явсараа 5 жил 10 жил 15 жил өрөө болсон байдаг гэж бодож байна. Тэр бүл байгаа энэ гишүүдийн сайн дадал, сайн зуршил одоо сайн зан чанаруудыг энэ шууд нэрлүүл бас энэ бол бас нэг арга техник. За яг танай нүрийн одоо яг сайн тал нь юу юм бэ? Ихнэрээр нэрлэх. Танай ихнэрийн чинь сайн тал өөр юу юм? За бүр одоо зарим хүмүүс нэрлэдэггүй юу? Энэ өстой юу сайн байхгүй. Энэ өстой сайн байхгүй шүү дээ. Нэрлэдэггүй байхгүй зарим хүмүүс. За тийм бол анх суухдаа энэ ямар одоо сайн талтай байсан бэ? Тэгэхээр бас үгүйсгдэг зарим хүмүүс. Энэ ёстой гуйл цуусан амтын худлаа дүр гарч ирсэн билээ шүү дээ. Энэ ёстой өмнөд тийм хүн байгаагүй шүү дээ гэж дээ. Тэр нь хамаагүй. Гэхдээ сайн талуудыг энэ нэрлүүл. Нөгөө хүмүүс чинь бас тийм энийг өөрөө харах боломжийг бид нэр яах нь олох гээд үзээд байна шүү дээ, тий? Анх танилцахдаа та ямар одоо хүмүүс байсан бэ? Хүмүүс байсан бэ? За энийг яхад юм ямар ч хөө инээдэг юм бол инээдэг. Учиргүй гадаа инехгүй ч гэсэн дотроо тэр нөгөө сайхан юмнуудаа ингэ боддог байхгүй юу? Анх бид хоёр танилцахдаа ингэж хийсэн даа. Анх танилцахдаа юу ярьж ирсэн бэ гэдгийг сануулнаа.
Чуваза шахмас тэгээд мэдээ сая гэдэг аваад. Зөвхөн тэгээд аваад тэгээд тэгэхээр аваад нөгөө салхуузаа 17 мөрөсөж яваад бүр салхуuz тэгээд чигээр бодох. Тэгээд сайнлын нэр Вараа тэгээд хоёрыг өөр намайг тийм чигээр аваад тэгээд аваад яг ресурсээс бэхнэ. There's no clear training. The whole thing they were having no real standing. Нөгөө юу нэ яг асуудал нь юу юм бэ? Тэгээд тэр томьёо болсон яг баахаа арай тавьсан хөөс байхгүй. Тэгээд даангийн жижиг сэжиг юм байна. Аа. Манай өөрөөс эмхтэн байхгүй. Хатар нэг үйл хэрэгсэл юм байна. Тэгээд юу нэг хүмүүс байсан байдаг. Тэгээд энэ юм би сонгох гэсэн байна. Энэ телефон хэлсэн бол дийлээд байна гэдэг. Асуултаа надад хэлсэн хадаж болох юм тэгээд юм уу. Эхнэр нь хэлсэн юм. Уцаас юм шиг тэгэхээр чамаа надад асуулт яваад болохоор эксплор хийгээд тэгээд юм инженер байдаг. Тэгээд хүүхдийн хамт оюутан гэсэн л аван өөрөөр хэлээд байна. Чи намайг дахиад хэлчихсэн юм миний бүх тоглолцоо хөвөрч ахлууш таамаа гоо сайхан амруу хатаа болохоор тэгээд яг шинэ намайг гээд намайг моохай гэсэн. Гэхдээ аль бацарчсан гэдэг юм аа. Энд нь тэгээд би нэг тэгээд хоёр би үссэн юм уу байна тэгээд хайртай би өөртөө үстэй аваад үсгээд байгаа юм шиг хоёр гол tomsiyaa өөртөө үстэй яадаг юм аашаа зүсээ чи өөртөө юм байна би өөртөө юм байна одоо тэгээд санагдсан тэгээд нэг бас шиг За энэ дээр манай бусад эдгээр төвшлэлтэй юм гэж бодож байна. Энэ ямар төрлийн сая манай юм санагдав. Өөрийн гэсэн бодлого бусдын одоо бодлоор буруу санал хэрэгс болсон байна. Өөрийгөө өөртөө итгэх юм шүү. Тэгээ одоо сүүлийн гасны эмэг эрэгтэйчүүдийг гэдэг идэвхтэй хүчирхийлдэг гэдэг эмэгтэйчүүд бас тийм хүчирхийллийн хэлбэртэй энэ үг гэлээрэж байдаг юм уу? Үнэлээрээ бас нөхрөөгөө зодолцох ааж одоо тийм юм бол бас залуучуудын залуу юм бол бас гардаг болсон байна шүү дээ. Тэгэхээр давгаадаг байсан гэж ойлгож ер нь манай амьдралын хэрэг байна. Одоо эмэгтэйчүүд бас их тийм хүчирхийлэх хэлбэрт орсон байлаа шүү дээ. Тэгээд хэдэн жаахан одоо адилхан боловсралтай байж албан тушаал жаахан өндөртэй байдаг. Тэгээд нөхрийгөө бас
гэртээ хүүхдээ харуулаад тэгээд би өхөн хэлж байгаа байхгүй юу? Би өөрхийн тэргүүн гэхэд энэ гэрт үнэлэлтэй хийдэг ямар ч үнэлэмжгүй болсон. Тэгээд бүрийн бутан байж. Тэгээд өөрөө болохын чирхийдэг юм мэдээж үж арай ухаан нарийн ч байдаг юм. Тэгэхээр хүнээс арай өөр игээд инээж байгаа л арай. Өнгөш би чи тоглоод хайраа чи ихтэй буруу ойлгож шээ. Би өөр ингэсэн байхгүй юу? Чи буруу ойлгосон юм гэдэг. Тэгэхээр цаад утгаар өндөр ихтэй үнийг яриад байгаа. Бас яг өмнө хараад яг зүйлээс яриад. Гэхдээ бас нэг хүчрхий гэмтэж өгөх байсан байна. Тэгсэн юм яриад. Эцэгээс онцлог. Ихтэй өмнөд уурлаад те. Бохондоо байдаг. Ихтэй хүн чинь харин гэдэг. Тэгээд бас гайхаад бас ингэ болчихсон юм шиг байна. Заримдаа нэгээрээ заримдаа уурлаад ингээд яаж тэгээд ихтэй үчис рүүгээ гаргах гэж байна. Багч удажсан. Тэгээд тэрийн чи намайг хэлсэн. Чи намайг хатсан чангарсан. Чи намайг хэлсэн. Ирийн эзэгтэй юм хайр халамж гэдэг юм. Тийм юм аа бодож юм дээр яа тийм. Ихтэй хүний бас өөрөө итгэхөө санахаа болох бизнес болсон. Бас нөлөө байна. Ирийн дээр баяр залуу хүмүүс юм шиг. Ерөөсөө бид ямар шалтгаанаар асуудал үүсгэж байгаа хайр сэтгэлгүй болсон. Хоёулаа пийн хайртай гэсэн чинь хаалттай гэдэг нь ийм хайр сэтгэлгүй За тэгэхээр ингээд маш их юм төвхтэй нарийн асуудал байна. Юу тэгээд нөгөө хүний сэтгэл санааны асуудал гэж өөрөө тайлбарлаж болохгүй. Дээрээс нь ил гаргаад ингээд дэлгээ тавьчих юм байхгүй маш их юм төвхтэй юм болж байгаа юм л да. Гэхдээ хүний хэл яриа ерөөсөө хүний сэтгэл санаа энэ бодол энэ тархин дотор болж байгаа энэ юм хоёр зүйлээр л ерөөсөө илэрч гардаг гэж сэтгэл судлаач. Энэ үг бүгд нь үйл энэ хоёр зүйлээр хүний бодол санаа илэрх боломжтой. Өөр боломж байхгүй гэж байна. Тэгэхээр яг энэ дээр ярьж байгаа эмэгтэй хүнийх төрөл юу гарчдаг вэ? Үгээр гарчдаг. Эрэгтэй хүнийх төрөлөд үгээр гарчдаг. Тэгээд яг зөв нийтлэг бас энэ гэр бүл салтан дээр бас одоо нэг чухал одоо шалтгаан болоод байгаа зүйл бол эмэгтэй хүний бодлогогүй яриа ярьчаад байгаа нь боддог ийм зүйл. Тэгээд ихэвчлэн нөгөө өөрийнхөө дандаа юу гэдэг вэ? Дандаа гаргасан сүр шинжүүдийг тэр чигээрээ тийм сөрөг юм шиг гэж итгүүлдэг. Тэгсээр нөгөө хүмүүс үлдээ тэрэндээ бүр яхна бүр итгэждэг.
Би ерөөсөө л ийм одоо орчлонгийн шаар шохроо одоо хамгийн муу гарч гэдэг өөрөө гэдэг чинь. Эдний сүлгтэй буцаа чи намайг тэгдэг бистэй гэдэг. Эмэгтэйгийн үнэлэмж. Би зөвхөн ийм яриа сонсч ирсэн юм л да. Ада ингэ залуучууд ирж байгаа байхгүй. Юу яна ирчихвэр чи нөгөө нэг балиар муурч нь одоо сууж байгаа. Яаж ч тэрнэр очт юм аа гэж аахгүй. Тэгээд муу гэхлээс усгаар зүгээрдээ тийжээр муу гэж ойлгож байгаа тийм. Тэгсэн чинь нөгөө залуу гэж аахгүй. Тийм бол орой нэг айгүй хөргийн 3 мууч арай талцсан гэж аахгүй. Тэгээд би тэрнээс энэ бол амьтны тухай шимэгтэй хүний тухай яриад байгаа юм байна гэж ингэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний тэр цаана яг ямар одоо сэтгэлгээ суусан байна уу гэхээр ихнэр гэж юусоо тэрхгүй айлхгүй байхгүй. Зүр муу гэдэг юм уу тэр дээрээс бүр суусан шоолмос гэдэг юм уу тэр хандлагаар хандаад байдаг. Тийм хандлагаар эргээд дахиад сөрөг ханддаг. Яг тийм сөрөг хандлага ингээд хойлог яах юм бэ юм. Муу энэ яаж гэдэг л байдаг. Тийш тийм. Тэгээд муу гэж одоо тэгээд байж навцсан ямар нэг тийм сөрөг хандлага гаргаж тараа шүү дээ. Тэгээд хэлээд байгаа. А мууч хамаад болохоор тэр арай өөрөө хоостой одоо нэг тийм тийм их байж байгаа одоо хүний гар дээр байж байгаа мөрөн дээр сууж байгаа гэдэг юм байна тийм тэгэхээр нэрнээс ахуулаад үзгээр хүмүүс ингэ гаргаж байгаа тохиолдол байлаа тэгэхээр бид нар нэг нэгэндээ ингэ яадаг вэ гэхээр гэр бүлийнхаа хүмүүс нэг шимшиг зүрхээ гэж үздэг. Энэ шимшиг зүрх онол гээд бүр тусдаа онол бас байна. Нэгэндээ ингэ тийм шүү гэдэг юм хэлж байна. Хинхихтэй гэж шийдэх нөхөртөө нэг юм шошго зүгцэн байлаа гэхэд яг тэр хандлагаар нөхрийгөө хүн хараад байдаг байхгүй. Ихнэртэй ямар одоо юу шошго зүгсэн байж болох вэ? Яншаа өглөө гэдэг шошго зүгсэн бол тэр хүн хичнээн яг үнэн сайхан юм ярьжсэн ч гэсэн тэр ихнэр өөрөө гэж хэлж байгаа. Өнөөсөө яашчлаа даа өгчлээ даа гэдэг. Хамгийн сайн яаж юм. Тийм. Сангийн сайн. Энэ шашгуудыг өөрөө гэр бүлүүд бас яаж өгсөн байна вэ гэдэг бол өөрөө маш их чухал гэж харж байгаа юм. Энэ доктор хэлж байгаа энэ бие хүний энэ дүр гэдэг бол өөрөө маш их чухал юм байна. Энэ гэж байгаа Маш их чухал. тэр хүн нийтдээ 60 орчим наслалаа гэдэг нэг 250 орчим юм шашгууд гэдэг юм уу дүрэнд орж амьддаг гэж байгаа. Заахыг чухал дээр одоо хатам гэдэг юм уу те тэгэл одоо шугам хүмүүжүүлэгч гэдэг юм өөр юу гэж болох вэ? За одоо тэгэл зааварлагч те багш эмч хуульч гэдэг маш олон юм дүрүүдтэй нэг хүн орж ирдэг юм байна. Тэгэхээр гэр бүлдэх тухайн хүний энэ нөгөө дүрийн их зүг таниулах хөвчлэн яг ямар одоо ийм дүр үүрэгтэй байдаг вэ? Жишээлбэл агчин гэдэг тэр шашиг арх бодох өөр өөртөө хизээч өгдөггүй байхгүй. Би агчин биш ээ гэдэг ганцаар үздэхэд байдаг. Нөгөө хүн суудлын агчин гэдэг ингээд бас ойлголцсон байна. Агчин байхад бас сургацсан байдаг байхгүй. Яг үндэ хүн тэрийг бас сурч авдаггүй хүмүүс өөрсдөө сургах юм аа ч гэж бас үздэг. Тэгэхээр энэ гэр бүл байгаа тэр юмнуудыг энэ шашгуудыг буюу энэ дөрүүдийг маш сайн нарийн одоо гарах хэрэгтэй. Их нэртэй оноос нь нөхөртэй оноос нь тэр дөрүүдийг гарах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол дунджаар 60 орчим минут уулздаг гэсэн сэтгэл зүйн гэр бүлийн зөвлөгөөнд ч гэсэн дунджаар 45-аас 60 минут үргэлжлэдэг. 60 минут үргэлжлэдэг. Гэхдээ гэр бүлийн зөвлөгөөнөөр өөрөө яадаг вэ гэхээр нэг удаагийн уулзалт хийгээд шууд ингэ хаадаг. Аль болохоор 20-оос 3 удаагийн уулзалт хийдэг. Тэгэхээр та бүхний ч гэсэн шууд нэг уулзаад ингэ хаах биш тийм нөгөө ийм үг гэдэг чтэй нэг удаагийн одоо шалгалтаар та дөрөнд орондоо тэмцэн болвол жалгаач биш шүү гэж сонсч ирсэн юм тийм тэрнтэй адилхан нэг удаагийн уулзалт гэдэг бол өөрөө тэр бас тийм сайн шээ магадгүй бид нарт ингээд цаг хугацааны хувьд орон зай одоо юу гэдэг ингээд тэр талбай ашиглах гэдэг юм өөргээд ард олон кейс байгаа ч гэсэн аль болохоор хүмүүстэй хоёр удаа багтаа 2 удаа тэгээд түүнээс дээш ялах уулзах хичээгээд. Гэхдээ үр бүтээлгүй олон уулзалт олвол бас хэцүү шүү дээ. Тэгэхдээ ер нь ямар ч байсан 2-оос 3 удаа бол заавал нэг одоо
гэр бүлтэй уулзах хичээгэр гэдэг зүйлийг та хэлж байгаа. За тэгээд нөгөө хандлагаараа бид нэр яг зөв нөгөө хүмүүсийг хүлээж авах гэсэн тийм хандлагаараа зөв хүлээж авах гэсэн нөгөө анх харсан сэтгэлээ энэ хоёр гэдэг харцаар харж байгаа бол нөгөө хүмүүс ч гэсэн итгэх болно гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө хандлагыг зөв илэрхийлэх. Тэгэхээр хүн ороод ирж яхад асуудалтай хүн ороод ирэхэд энийгээ бас төвхтэй юм. Гэхдээ энийг нөгөө бид нэр гаргаж байгаа биеийнхээ тэр хилэмжээр бүрэн бие нээлттэй та хоёрыг одоо сонсноо би туслахад бэлэн байна гэдгээд өгөөрөө болоо үйлдэлээ заавал ингэж харуулаарай гэж ингэж хүсэж байгаа. Ямар үйлдэлээр бид нэр хүлээж авч болох вэ? Суугаад хүлээж авч болох тэр хүмүүсийг сууж байгаа хүлээж авч болох тэр хүмүүсийг тийм одоо нөгөө хоёр орж ирэхэд та сууж иж болох уу? Гэхдээ таны нөгөө нэг юм шиг тийм үү? Хандлага чинь бие хилэмж хөлөө хатсан те гараа урдаа зүрүүлсэн те эсвэл ингээд шанаа тулсан ийм байдалтай байх юм бол тэгээд тэр хүмүүс та хичнээн сайн байна гэж мэдсэн ч гэсэн хандлага чинь өөрөө болохгүй байна. Шилхийнхаа дээгүүр ингээд харцсан те эсвэл яасан гэдэг ингээд сууж байгаа юм бол болохгүй. Тэгэхээр энэ нөгөө бие хилэмжүүдийг хэцүү ашиглах те хандлага чинь өөрөө зүг баг. Орж ирж байгаа тохиол заавал хуйлантай хац тулгарсан байх хэрэгтэй гэдэг дүгнэн үлчний шүү дээ. Гэхдээ энэ нөгөө шигтдэг болоод биш шүү дээ тийм хац тулгарч байна гэдэг шигтэй дээр яана би ч яасан болоо яа тийм гэд бүр нөгөө санаа зовх байдал их нэмэгдэх байхгүй. Тэгэхээр хац тулгарна гэхээр дөнгөж тулгаад буцаа шилжүүлэхийг хэлээд байгаа шүү дээ тийм Хөртөгөө хатдаг шүү дээ. Нэг юм байна хасан баг. Тэр өөрөөсөө өөрчлөж байгаа юм биш үү? Тэгээд тандаа хас хийдэг байхгүй. Тэгээд яг өөрөө тэр шилдэ аваад хацаа тулгаж ярьдаг шин. Та хас хийх шилдэ хас хийх. Тэр хат яриад тэр баггүй бид бүгд ингэсэн баг. Шигтэй байхыг яг хацаа болж байгаа. Тийм нэг ингээд тулгархад л хангалттай гэж байгаа юм байна тийм. Өөрөөр хэлэх юм бол тэр хас тулгарч байна гэдэг чинь би та бүхэнд анхаарлаа хандуулж байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Зүгээр хамгийн энгийн жишээ шүү дээ. Эмчид ороход эмч харахгүй бол бид нар ч ямар юм хүсдэг гэдэг үү тийм. Тэгэл ингээд бордол зайлууд урд нь очиод эмчээ яах вэ хаасах уу гэж юм хэлдэг үстэй. Тэр хүн хараад өө та ишээ сууж байвал шагаал өөр амжилттай болдог шүү дээ. Бид нэр би хэлэд маань хүртэл ингээд өвдөйхэн болоод нөгөө хүн итгэх найдах одоо тэр итгэх маань ч гэсэн ингээд нэмэгдээ явдаг. Тэгэхээр эхний энэ минут секунд гэдэг бол айгүй чухал. Эхний үг өгүүлбэр гэдэг бол хамгийн чухал гэж байгаа. За сэтгэл судлаач үг бол өөрөө яаж хэлдэг вэ гэхээр нөгөө орж ирж байгаа хүмүүстэй заавал өөрөө төгөөлөн зааварчлага өгнө гэдэг юм. За та орж ирээд за энэ сандал дээр сууж байгаа энэ сандал дээр сууж байгаа. За та хоёр тэр сандал дээр сууж байгаа. Заавал их зааварчлага өгнө. Тэрнээс за бид хоёр энэ сууж байгаа гэж нөгөө хүн асуух гэж боломжийг нь олохгүйгээр явах хэрэгтэй гэдэг. Яагаад гэж явдггүй гэхээр эхнээсээ зааварчилгаа өгчвөл би энэ үйл ажиллагаа энэ операцийг удирдах байгаа хүн би гэдгийг анханасаа хөдөлж байна гэсэн санаа. Тийм учраас энийг жижиг хэлэхгүйгээр ийм юмнууд анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгэхээр за өөрөлд гаргач энэ санал дээр сууна уу? Ер нь бол сууна уу гэж зүгээр заагаад өгсөн илүү хэлэх юм байна тийм. Тэгээд нөгөө үнэ ингэж суулгач. Сууна уу? Тийм. Урж байгаа найрсаг байдлаар урж байгаа юм. Тэгэхээр энэ бол бас одоо юу гэдгийг нөгөө бидний харилцаа нээлттэй явах гол үндсэн зарчим болно гэж байгаа. Тэгээд хүл харагдаж одоо ийм ширээ санал дээр юу тасууж байвал хизээж хүл хайчихгүй гэж байгаа. Бас нэг зарчим байгаа тийм. Гараа удаа юусоо зүрүүлэхгүй гэж байгаа. Энэ бол хандлагаар нөгөө хүмүүсийг хүлээж авахгүй байна гэдгийг олон шууд илэрхийлдэг. Тэгэхээр хүл хайчих гар зүрүүлэхийг бол айлтгуулах хийхгүй байх хэрэгтэй байна. Дэвтэр дээр нөгөө тодорхой гол тэмдэглэлүүдээр хийх юм байна. Тэнд нөгөө нэг тэмдэглэж байгаа хүмүүс бас байгаа учраас гол тэмдэглэлүүд өөрөө хийх юм гэж байна. За энэ хичээлээс асуух зүйл байна уу? За
Өмнө нь орсон болж байсан нөгөө юу зүйл хичээн юм зүйл зарчим байгаа тийм. Тэгээ бид нар нөгөө нэг анх ямар хүн гэдгээр бити тодорхойлоо гэж ааш нөгөө үг бичсэн байгаа шүү дээ. Би тэр хандлагаараа бид нар хувийнхаа хандлагаар хандахгүй болон зөв хичээхэн буюу нөгөө зөвлөсөн зурчлагч буюу мэрэж хэмээхаа үндсээр хэлснаа гэсэн байна. За тэгээд энэ нөгөө гэр бүл гардаг энэ ялгаагүй солилттой холбоотой ямар бэрхшээлт хүмүүс үүсдэг юм бэ? Гэр бүл ямар төр зургууд байдаг юм бэ? Төр байр суурь байдаг юм бэ гэдгийг бол тодорхойлсон байна. За манай дараагийн жилийн болохоор дэлгэр мөнгөд багш болол тэр гэж болох хаа. За нэг цаг тусалаад 2.5 сая гээд бичсэн байна. За баярлалаа. За тэгэхээр за байшин маш чухал юм байна. Тэгэхээр хундаамаас эхлээд бүх зүйлүүдээр маш нарийн төлөвлөсөн чухлаа гэдэг үгс байна. Өөр яг ханы өөрийн гэр бүл эрхлэн зуршлах үйл ажиллагаатай холбогдуулаад хийдэг зүйлсүүдтэй юу хамгийн ойр санагдсан бэ? Сэтгэл санаа хааны харилцаа хамгийн чухал гэсэн. За тэгэхээр ерөнхий суурь мэдээлгэн болохоор яг гэхээр гэр бүлч бай, хүүхэдч бай, хүн бай бүгдээр яг гэхээр суурь дээр фундаментал зүйл дээр очтгоо гэдгээр хэлсэн байна. Тийм үгээр дач нарууд маш чухал, сэтгэл ханамжууд чухал, хоорондын харилцаа маш чухал, хүн болгоны тэр гомдоод байгаа өө гашуу бас аягүй чухлаа гэдэг үзсэн байна. Тэгэхээр одоо бид нэр яг гэхээр гэр бүлийн асуудлыг яаж үйлдэх вэ? За гооштой өөрөө хэлээд танилцуулж, сэтгэл судлалын сэтгэл дэлгэрмэнд маргааш өглөө орохоос хичээлээ ингээд 5 төрөлтийн үдээс хойш орж дэлгэрмийн багш нь байгаа. Яг тэгэхээр маргааш өглөө өмнөгөө уус болтонд явах шаардлагатай болсон учраас тэгээд өмнөд орж байгаа шүү. Тэгээд та бүхэн бас хүлээж авч ойлгоорой. Тэгээд би яг өөрөө Миннесотагийн их сургуулийг гэр бүлийн судлал, сэтгэл судлалын шинжилгээ ухааны салбараар төгсөөд ирсэн. Одоо үргэлжлүүлээд сэтгэл судлалын үзэгдэлд ажиллаж байгаа. Яг манай төвийнхаа ууц сэтгэл судлаач хэлсэн ба маш олон гэр бүлүүдтэй ажиллагаа. Тэгээд та бүхний хийж байгаа үйл ажиллагаатай маш их холбогдож байгаа учраас бид нэр жагяа сонсож байгаа та бүхэн Tapos сонсож байгаа орнуудынхаа Хацаа согтолоо. сонсож байна. За сонсож баярлалаа. За тэгэхээр энэ бүх зүйлийг нэг хамтраад нэгтгэж үйл ажиллагаа хийх юм бол бидний зорилгосон хосуудыг хамтдаа цааш нь амжуулах, та бүхний зорилго ч гэсэн боломжтой хосуудыг хамтдаа амжуулах, үнэхээр боломжгүй тохиолдолд урт хугацаанд хүүхдүүдтэйг хамт байлгах гэдэг хамгийн том зорилго хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр та бүхэн эхлээд нэг судалгааны үр дүн танилцуулъя. Америк нэгдсэн улсад энэ гэр бүл зурчлах гэдэг үйл ажиллагаа явагдаад маш олон жилийн үзэж байгаа. Тийм үү? Хэдий 20 жилийн үйл ажиллагаа хийдэг явагдсан. За тэгэхээр энэ үйл ажиллагаанаас нэгэн судалгаа гарсан байна. Яг 12 жилийн дараа гэр бүл зурчлагчаар салсан хосууд, за шүүгийн шийдвэрээр салсан хосууд хоёрын харьцаа юун дээр ялгаа гарч ирж байна гэдгийг судалсан байх нь. За энэ бол хамгийн чухал шийдвэр шүү дээ, тийм. Яг шүүгч дээр очихгүйгээр зүгээр та бүхэн дамжин салахад юугаараа илүү байгаа вэ? За энэ дээр яасан бэ гэхээр гэр бүл зуршлах үйлчлэгээр ерөнхийдөө дуусах 5 цагийн хугацаанд үйлчлэл үзүүлсэн байна. За энэ маань юу гэхээр 2 өдөр 2 цагаар байж болно, 5 өдөр нэг цагаар байсан байж болно. Тийм үү? Хэлбэр нь өөрөөр байсан байж болно. Гэхдээ дунджаар 5 цагийн үйлчлэгээ үзүүлэхэд яасан бэ гэхээр энэ хугацаанд ихэвчлэн асуудлыг ойлгомжтой шийдвэрлэх гэж тийм үү оролцсон байгаа. Салах уу, салах уу гэдэг асуудлыг шийдвэрлэх гэж оролцсон. Гэхдээ эвлэрүүлэн зуршлагч нар хамгийн чухал нь сэтгэл хөдлөлүүд нь ямар юм бэ? Үүний цаана маш их гомдол байна уу? Гомдлыг яаж түүнийг нь одоо нэг ойлгох юм бэ гэдэг үйл ажиллагаа төлхөө хийсэн. Тэгэхээр энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгдөгтэй яг маш адилхан ийм үйл ажиллагаа явуулсан байна. За тэгээд 12 жилийн дараа үр дүнгуудээс нь харъя л та. Зүгээр энгийн дүгнэлт нь үүсгэсэн байх хэрэг гэр бүл эвлэрүүлэн зуршлагчаар салсан хосууд хамтран амьдрал хүрч гэсэн
тэг 12 жилийн дараа маш холбоотой байсан байна. Рос шүүх шийдвэрээс таснасаа бүр харцангуй өөрөөр холбоотой байсан. Жишээлбэл утсан холбоо гэхээр 12 жилийн дараа гэхэд шүүх шийдвэрээс тассан асуудлаас 52% илүү хүүхдүүдтэй утсан холбоотой байсан. За тэр нь ямар тохиолдол вэ? Та бүхэн графикаар бас харуулна. Харин шүүх шийдвэрээс тассан хүмүүс бол яг хүүхдүүдтэй харилцаа за магадгүй хуурчиг нөхөртөө харилцаа харцангуй бүр огцон буурсан ийм зүйл байдаг байна. Тэгэхээр бид нэг урт хугацаанд хүүхдийн эрх ашиг энэ юу ярьж байгаа тийм үү тий. Тэгэхээр хүүхдийн эрх ашиг ярьж байгаа нөхцөлд бол аль болох хүүхдэд юу чухал вэ гэдгийг харах нь зүйтэй. За тэгэхээр энэ 3 график байгаа. Цэнхэр өнгөтэй нь болохоор гэр бүлийн хэлбэрийн зуршлагчаар салсан хосууд, улаан өнгөтэй нь болохоор шүүх шийдвэрээр салсан хосууд, за шар нь болохоор улсын хэмжээнд төлөө ерөнхийдөө гэр бүл салсан хосуудын үзүүлэлтүүд байгаа. За тэгэхээр хамгийн ихнийх нь бол юу гэхээр уулзах цагуудынх нь ялгааг харж байна. Хамгийн олон жилд нэг удаа уулздаг хосууд, жилд хэд удаа уулздаг, сард 1-3 за 7 хоногт нэг болон түүнээс их удаа уулздаг гэдэг. За тэгэхээр харж байгаа тийм үү цэнхрүүд нь буюу гэр бүлийн хэлбэрийн зуршлагчаас харж байгаа хосууд ерөнхийдөө шууд багцсан дээшлж байгаа. Буюу доод жилд уулзчаа, сард уулзчаа татамжууд нөгөөхөөс харьцангуй их болчихж байна тийм. Харин шүүхийн шийдвэрийн холбоор жилд нэг удаа түүнээс бага гэдэг дээр дийлээ. Тэгэхээр магадгүй 12 жилийн хугацаанд эдгээр гэр бүлийн хоорондоо магадгүй 3-4 удаач холбоо барьсан байж магадгүй гэсэн болчихж байна гэсэн. Гэтэл 12 жилийн дараа 7 хоногт нэг удаа уулзсан гэдэг нь огцон багассан буюу 20% хүрэхгүй ба. Юу 10% хүрэхгүй тийм баг 8-9 өдөр хатсан. Тэгэхээр үүнийг та бүхэн харуулж байгаа шалтгаан нь юу гэхээр ийм чухал ажил хийж байгаа. Ийм чухал ажил. 12 жилийн дараа 20 жилийн дараа тухайн хүүхэд ээж аваараа салсан ч бай хамаагүй өөртөө их хэтгэл тий ирээдүйд төлөвлөгөө би ирээдүйдээ сайн аав байж чадна, сайн ээж аав байж чадна гэсэн би Монгол улсын ирээдүйд аюул чухал иргэн гэсэн энэ мэдрэмжүүдийг яах вэ гэхээр жилд хийдэг уулзч байгаа уулзалтууд өөртөө төгөөд бий болж байгаа. Хэдий ээж аваараа хамт амьдрахгүй байгаа ч гэсэн тий. Тэгэхээр ийм чухал үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс учраас та бүгд одоо яг өнөөдрөөс магадгүй тэгээ өнгөрсөн жилээс авахаар хэрэгцсэн гэдэг чинь энэ жилийн тэгээ жил болж байна. 11 жилийн дараагаас харахад тийм хүүхдүүд төр гарч өөрчлөлтүүд яг үүний дагаад гараасаа гэдэг хүсэлтэн дээр энэ сургалтыг бас зохиомжуулж байгаа. За дээрээс нь буцаар холбогдож байгаа эцэгчүүдийг та бүхэн харж бол бас цэвэрэн гэр бүлийн хэлбэрийн зуршлагч байгаа. За дахиад та бүхэн харж болно. Жилд одоо нэг бол түүнээс бага уулзж байгаа эцэгчүүд гэхэд бол улсын хэмжээнд болон шүүхийн шийдвэрийн харьцангуй өндөр. Түүнээс бас холбоо буцаар холбоо. Гэтэл 7 хоногт нэг бол түүнээс их хоорондоо буцаар ирдэг гэж байгаа шүү. Гэр бүлийн хэлбэрийн зуршлагч яг харьцангуй их огцон өндөр байгаа. Тэгэхээр ийм зүйл байх нэ. За энэ хөө судалгаа танд юу бодогдуулж байна? Тэр уусаас суулаач гэсэн нэлээд тав саналыг сонсон юм байна. Тэгэхээр тэр хоорондоо ярилцсан микрофон байгаа юм байна. Ихэжлээд ярилцсан юм тохоо. Өдөртийн санал авах юм бол хэлж болно. Энэ графикууд танд юу санагдаж байна? Юу бодогдуулж байна? Юу мэдрэгдүүлж байна? Ямар мэдрэж төрж байна? Та бүхний ажлаа эхлэхэд өнгөрсөн жил магадгүй тэр бүлэглэлийн зуршлагч болё гэдэг ажлаа эхлэхэд ихүү зүйлийг хүлээж ийсэн болов уу эсвэл арай өөр зүйл магадгүй бодож энэ ажлыг хийж эхэлсэн болов уу таны анхны хүлээлттэй хэр нийцэж ирэв салаа бол болохоо гой салаа болсон уу та бүхэн би гой асуулт асууж шиг юу гэр бүл дууссан болсон гэсэндээ заавал хэрэгтэй болно гэж дууссан болж гэсэндээ цаашдын харилцаагаа бидний байлгаараа тэгчтэй амьдарч байгаа ч гэсэн л өөрчлөлт хүүхэд байгаа учраас өглөө залах гэдэг утсын авдаг байгаараа гэдэг юм хэлээд тэгэхээр бүгдөө ингэж харж байгаа байна. Үрдүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. гэдэг харагдаж байна. Шүүгээр дэвдэр сосын гэдгийг өөрсдөө явуулдаг байгаа хэмжээ яг болж байна. Бид илүү зуршлагч нартай илүү дараа нь биений нүрийг харах те гэхдээ яг уулзах энэ тустай явдаг ийм боломжуудтай хамт энэ төлөв зүтгэж найдаар хичээдэг хүмүүс ингэж удаагаар авдаг байна. Энэ маань айгүй уран зохиолын ажил хийж их сайхан ажил гэдгээр дахиад хэсэг бас зөвлөжлээ. Ааш баярлалаа. Зүүн гарыг нэг янаас. Хаа
хүн ямар сэтгэл төрүүлж байна. Микрофон аваад микрофон аваад чүчгээрээ. Хатаа яваа. Аа за. Манай тал. Манай зүгээр сууж болохгүй. Болохгүй шүү дээ. Нэг хэвлэлийн зөвлөлтөөр 12 жилийн дараа харахад шүүхийн шийдвэр бол өөрөөсөө нөгөө уулзах хугацаанууд нь бараг хомсцсон болсон шүү дээ. А тэгэхээр хэвлэлийн зөвлөлт аргалгаар үйл ажиллагаа явуулсны үр дүн нь жил нэг удаа уулздаг тийм баг уулздаг. За жилд хэд удаа уулздаг. Одоо харьцангуйгаар ингээ яг нэг хэвийн юм шиг харагдаад байгаа мөртлөө тэр хэвлэлийн зөвлөлт үйл ажиллагаа хүмүүст одоо нэлээд тийм эвтэй найрамдалтай тэгээд тэр гэр бүлтийг сайхан уур амьсгал харагдаж байна л да. Тэгээд шүүхийн шийдвэр бол нэм даруй гардаг учраас тэдний нөгөө уулзах тэгээд тэр байдлууд нь болохоор нэлээд тийм одоо ямар их юм бэ одоо нэг тийм шүүхийн шийдвэр чинь шууд гараад одоо эцсийн шийдвэр болчдөг учраас нэг юм сарлыг суулгах тийм ийм байдал бол эндээс харагдаж байна. За маш их баярлалаа. Тэгэхээр энэ дээр хэд юм дүнэлт юу гэхээр баг зурч гэсэн маш их зүйлийг эдгээр хосоод дундчаар 5 цагийн л уулзалт хийсэн тийм үү. Дундчаар 5 цаг нь бол маш бага цаг хугацаа. 20 удаагийн 2 цагийн уулзалт ахал энэ 5 цаг хийгээд болчихсон гэсэн. Тэгэхээр цаг гаргахаас бүрцүүлэх гэж байна. Тэгэхээр хамгийн ихээ та бүхэн ажиллаа хийхдээ дахиад нэг гэр бүл гэж хизээж бодож болохгүй хамаа гэдэг. Энэ нэг цаг бол тухайн гэр бүлийн хувьд яг нөгөө 5 цагийнх нь нэг цаг. Нөгөөний 5 цагийнх нь 2 дахь цаг. Нөгөөний 5 цагийнхны дараагийн 3 дахь цаг. Тэгэхээр миний энэ цаг хэдийх нэмэгдэх тусам тухайн гэр бүлийн цаашдаа холбоотой байх боломж нь шууд нэмэгдэнэ гэдгийг бодоод хичнээн магадгүй таны өнөөдрийн уулзж байгаа 5 дахь гэр бүл байсан ч хамаагүй яг тухайн гэр бүлийн хувьд хамгийн анхныхаа нь уулзах 2 дахь дуу гэж уулзах учраас яг баян тэр хугацаанд бид нар өөрсдөө яг сайн бэлтэж байгаа юм. Бид нар өөрсдөө тийм үлээлтэй аяг өндөрсгөө өөрсдөө тайван байлгаас тийм сонирхолтой хувьд ажлаасаа хашраагүй тийм тайван сайхан зүйл юм байж байгаа. Ингээд уулзах юм бол яг гэх энэ баг цаг хугацаа цаашдаа маш том хөрөнгө оруулалт болох нэ гэдэг зүйл гарч ирнэ. За илрүүлэн туршлага магадгүй хамгийн сайн бишээж болно тийм үү баг цаг хугацаа. Энэ бол гэр бүлийн зөвлөгөө өгөхөөс бол харьцангуй бага хугацаанд хийдэг. Тэгэхдээ энэ гарч байгаа цаг нь бас дахиад яг тусалж байна. За хэдий хосоод ижлэхий шийдвэр төрөхгүй гэж байна. Хэдийгээр тийм үү яг ажил заав байлаа одоо юу гэдэг те гэр бүл салхи эсвэл салахгүй бай хамтран амьдрий нөгөө нэг хамтран амьдарч байгаа магадгүй дахиад нэг жилийн хугацаа бүр хүүхдэд илүү хэцүү байх ч юм уу гэх мэт адилхан шийдвэр төрөхгүй байж болно. Гэхдээ энэ 5 цагийн хугацаанд хосоод яадаг бол энэ хатуу хоолой сонсдог. Хэрэгтэй ч гэсэн хамаагүй би чамд энд чинь гомцсон шүү дээ. Би чамд энд чинь илүү баяртай байсан. Би хоёрын амьдрал энэ сайхан байлаа, энэ муухай байлаа гэж яг өнгөрсөн тэр амьдралаа дүгнэх боломжийг олгох. Тэгэхээр хамгийн чухал бидний дотор байгаа гэдэг гомдол гэдэг зүйл гарах боломж байдаг. Тэгэхгүй шүүхийн шийдвэр дээр болохоор гомдлыг гаргах юм боломж байдаг. Шууд хэрэг харагдчихдаг. Тэр нь дотор байсан маш их гомдол чинь тэр чигээр үйлчилдэг. Тэгээд энэ дээр хүний сэтгэл зүйн маш сонирхолтой, маш сонирхолтой. Бидний дандаа бодол энэ тарих яадаг дуусаагүй үйл ажиллагаа дандаа бодож ирдэг. Өдөөсөө адилхан нэг зэгт очиад за бид хоёр нэг ажиллагаа ойлголтод хүрлээ гэж өдөөсөө ажил дуусаагүй бол бидний тарих бодогдоод байж байдаг. Тэгэхээр магадгүй одоо 5 жилийн өмнө гэр бүл салсан хоёр бас шүүхийн шийдвэрээр салсан хоёр бас байлаа гэхэд 5 жилийн дараа нөгөө хомлоо бодоод яваад байж байгаа гэсэн үг. Улам уурмал, улам гомдол, улам хахаас уурмал магадгүй цаашаа үзье яа. Тэгэхээр бидний тарих аль болох үйл ажиллагаа дуусах тусам түүний чөлөөж яадаг. Биднээс одоо хийж байгаа ажлаа бодох юм бол төлөвлөлт хийсэн ажлаа бидний дахиас гаргачдаг шүү дээ. Тэрээс болохгүй шүү дээ. Бид ийм юм ажлаа өдөр дуусгаж юус болохгүй мөртлөө хийж дуусгаагүй ажлаа л бодоод энийг экспириенс яг үнтэй ажлын зарчмаар энэ мэдрэмж өгч ажиллаж байгаа. Тэгэхээр гэр бүлийн төрсөн аюул том зүйл. Тэгээд нэг ноцтой зүйл нь юу гэхээр эцэг хоёр шүүхийн шийдвэрээр яг нэг салчилт юм байж хүүхдүүдийн дотор байгаа гомдлыг хэн сонсдог. Тэгээд хүүхдүүд хамгийн хохирдог. Одоо манай зөвлөгөөн дээр ирж байгаа хүүхдүүдийн хамгийн том асуудал эцэгчүүд хоорондын салцсан. Тэр үеийн сул байрлал байхгүй. Хаяа нэг алтан эсвэл хаяа нэг ээжтэй уулздаг. Нөгөөдөл нь болохоор хүүхдийн сэтгэл хөдлөлт сонсдоггүй. Зүгээр л тоглуулаад тавуулаа гэдэг. Тэгээд аюу болж яах гэж боддог. Түүндээ хүүхд шаавар таяа ээжээс салсан юм гэдэг асуултыг асуух гад асууж бойсороо өсвөр наснд очиждаг ийм том асуудал. Тэгээд өсвөр наснд очсон хүүхэд нэгэнд эрсдэлтэй замууд хийсэн бол
тийм. За тэгээд урт хугацаанд харах төлөвлөх боломж юу гэдэг. За бит хоёрын өнөөдрийн асуудал юм байт юм шиг. Гэтэ 10 жилийн дараа өнөөдөр бит хоёр салсан 10 жилийн дараа бит хоёр өөр гэр бүлтэй бий болгох юм сайхан ирж явж болно. Тэр үед хүүхдүүдээ яах юм бэ? Тэгээд л аюулсаа урт хугацааны харааг бас өгдөг. Дээрээс нь хамтран ажиллах боломжийг өгдөг. Хэдий салсан ч гэсэн тэр хоёрыг хүүхдээ ээж авах юм учраас хамтдаа яаж ажиллах вэ? Хүүхдээ төрсөн өдрөөр яах юм? Хүүхэд ирээдүйд гэр бүл болно шүү дээ, гэрлэн шүү дээ. Тэгтэн нэг ээж аав гэсэн чинь тэгээ хоёулаа нэг уулзах бол хэн нь ирэх юм? Тэгээд төрсөн ээж ааваар байх хэрэгтэй гэдэг чинь монголч нэг юм асуудал. Тэгээд одоос нь монголчууд гарч байгаа зүйлүүд маавахны ээж аваараас алцсан хоёр өөр гэр бүлтэй алцсан 20 бие болсон чинь эхнэрийнхэн ч тал тийм нэг асуудалтай, нөхрөөс тал тийм нэг асуудалтай бүхэл ээж аваар оролцох хэрэгтэй гэсэн чинь 8 ээж аав 8 улаан ирэх үү гэх амар том асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэхээр одооноос нь ахуулаад тэр нүдийн хамтран ажиллах тэр зүйлүүдээ бас төлөвлөлөө алсын байх юм байна. За хүүхдийн хэрэгтэй зөв тодорхойлох гэр бүл салах гэдэг бол зөв хүүхэд юу хийж байгаа юм. Хүүхэд хаана байх хэрэгтэй юм. Хүүхд ирээдүйд хаана байх вэ гэдэг зүйл учраас үүнийг тодорхойлох боломж өгнө. За би түрүүний хэлсэн өөрөө гомдлого гашуу тодорхойлох энэ хэрхэн уур бухимдал үүсгэдэг ойлгох гэж байгаа. За би жоохон зүгээр. За та бүхэн энэний дундор асуултууд байвал асуугаарай. Сонирхолтой энэ дээр яах юм бэ? Ийм зүйлсүүд толгойд юм аа, энэ дээр юу ч хандвал зүгээр гэсэн асуултууд байвал асуугаарай. За ийм байдаг учраас тэр таны 5 цаг гэр бүлд маш чухал мэдээлэлтэй байна. За гэр бүлтэй ажиллаж байгаа хэд хэдэн мэргэжилтүүд байгаа. Энэ дээр яг Монгол болохоор сайн хөгжөөг учраас яаж ялгараад байгаа гэдэг зүйл маань сайн үдэгдэхгүй тэгээ ялгармаахгүй. Тэгээ гэр бүлийн хосын одоо нэг асуудлыг зуршлах гэж нэг мэргэжилт байгаа. За бас дээрээс нь гэр бүлийн салтыг зурчлах гэдэг байгаа. За 3 дахь гэр бүлийн хосын зөвлөгөө өгдөг гэж. За 3 дахь нь бидний мэргэжилтүүд байна. 2 дахь нь болон нийтийн 5 хүний яг одоо хуулийн зэрэг хийдэг байгаа. Тэгэхээр ууцсаас хэлсэн баг. Энэ дээр 3 янзын гэр бүлийг орж ирдэг гэдгийгсэн тийм 2 талаас хуулиар салхаж зөвшөөрсөн, аль нэгийг салхаж зөвшөөрсөн, за нэгийг салхийгээд бодож байгаа тийм нөгөө тнийг яхаа мэдэхгүй. Тэгэхээр энэ дээр та бүхэн хосынхаа үйл ажиллагаа цааш нь үргэлжлүүлэхэд зурчлаад байна уу? Тэгээ нэг салтыг нь зурчлаад байна уу гэдгийг анхных нь уулзалтаас ахуулаад тодорхойлно. Анхны уулзалтаас ахуулаад тодорхойлно. Тэгээ яаж энэ дээр анхаарах вэ гэдэг дээр та бүхэн бас зөвлөмжүүд өгнө. За хамгийн анхны уулзалтын дээр номер 1 хийх зүйлээр тэр үнтэй нэгтгэл бий болно. Тэр гэр бүлийн хоёр хостой тийм үү? Гурлаа нийлж байгаа. За бид нар өдөөсөө нэг тал тий та хоёр үйл ажиллагаа ирээдүйд яаж явах вэ гэдэг дээр би тусалж байгаа. Тэрнээс биш та нөхөртэй нэг талаад эхнэрийнх нь өдөөс ингэ таныг буруу штэ гэх юм бол ш. Эсвэл эхнэртэй нэг талаад нөхөр таал асуудалтайсэн байж нэг чиний нэг буруу өдөөсөө яах нь гол асуудал биш. Тэгэхээр энэ дээр нийлэл бий болох хамгийн ихний алхам юу вэ? Яавал хүмүүс аюул нийлдэж нэгэндээ итгэдэг вэ? Хавханд зөвлөгөө зурчлагч хийсэн туршлагаас хосууд байлаа орж ирлээ. Хизээ танд тэр хосууд аюул итгэдэг вэ? Гэрүүл маргаан бол ганцхан нэг талд нь буруу байдаг үлдээ. Тэгэхээр хамгийн гол нь ерөөсөө эмэгтэйгээс юу хүсэж гин үү? Эмэгтэйгээс юу хүсэж гин үү? Тэгэд ойлголцохгүй байх гэдэг хамгийн гол зүйл. Маш их баярлалаа. За хамгийн их би танаас бас өршөөлөд асууж байна. Хамгийн их хосууд орж ирээд тань ингээд за битүүрээс салмаар байна. Гэдэгт нь за надад итгэж болох хүн чинь би шүү гэдэг мэдрэмжийг та яаж өгдөг вэ? За энэ асуудал дээр чи би өөрөөсөө тусалж чаднаа. Надад итгэе. Хамгийн энгийн зүйл юм бол ерөөсөө салах шалтгаан одоо салах гэж болж ирж байгаа шалтгаан юу вэ? Сайн. Тэр нь хүүхдгүй гэр бүл гэж орж ирэх байгаа. Бодлын мэдээлэл. Энэ хүүхдийн ирээдүйн асуудал байна. Тэгэхээр ерөөсөө миний сая ярьдгаар гэр бүл салахад ингээ бодлоод байгаа асуудал ерөөсөө биеийнхээ ойлгохгүй, биеийн байгаа зөрчлийг биеиндээ ойлгож одоо ярьж ингэж шатахгүй байгаа л асуудал байна гэж хэлдэг. Гэтэл бол хамгийн гол нь надад яг туслах гэдэг сэтгэлийг бол ерөөсөө өөрсөндөө тэгэхээр ярьж байгаа өөрөдөө
ямар хандлага тавьж яах вэ шалтгаалж байна. За тэгэхээр та өөрөө ямар хандлагатай өөрөө яаж хүмүүстэй харилцаж тэр хүмүүс тэр хэмжээнд тань итгэдэг. За маш их баярлалаа. Өөр ингээд нэмжлэх. Ингүүл хүмүүс надад аягүй итгэдэг. хамгийн ихтэй гэсэн гомдлоо бүгдээрээ гэдэг үг юм. За үг бол яг чухал юм. Тэгэхээр нэг тэр хүмүүс тэгээд юм хамгийн ярих бол тэр тэр өөрөөр харагч талын хэлбэрүүд тэр гурлаа ихтэй нэгээс нэгээ хэлнээс дараа та тэгээд явуулаад тэгээд бүгдээрээ гэсэн юм Мэдрэмж өгдөг. Маш их баярлалаа. За өөр ямар арга ч юм уу ашигладаг вэ? Уулзалт орж байгаа хүмүүстэй бас тийм ээ. Одоо энэ манай нэг За маш их баярлалаа. Тэгэхээр анхнаасаа юу хүлээгдэж байгаа вэ гэдгийг тайлбарлаад өгчдөг. Тийм бол нөгөө хүмүүсийн хүлээлт маань энэ хэм байна гэж ойлгож тийм үү? За маш их баярлалаа. Та гол баярлалаа. Тэгээд нэгтгэл бий болгоход яг хэлж байгаатай адилхан юм уу? Хамгийн ихний үйлдвэр маш чухал. Уруулаа юм нөгөөдөл юм. За тэгээд дээрээс нь асуулт маш чухал. За юуны өмнө та бүхнээс нэг хамгийн ихний чухал зүйл бол нүдрүү нарах. Хамгийн ихний хүн итгэлд тогтдог ганцхан зүйл бол нүдрүү нарах. Яг ингэж хэлж байна. За тийм нүдрүү нарах. Тэгэхээр маш олон тохиолдолд ингэдэг зөвлөгөөний дундуур та нэг таны утас дуурах гэдэг ч юм уу, өөрний бичиг цаас бичих хэрэгтэй болдог ч юм уу, гэх мэтлэнгийн гэдэг нэг юм бичиг цаасны зүйлс гарч ирдэг. За ялангуяа эхний тэр хоёр хүн яриад эхэлсэн 10 минутанд өөр юу л гэж бит яа. Хичнээн чухал утас дуурч ирсэн. Хичнээн чухал тэр юм тэмдэглэж авах шаардлагатай байсан. Хичнээн чухал зүйл болж ирсэн ч өдөөсөө ингээд тэр ярьж байгаа хүнийхээ өдрөө нэгэд ойлголоо нөгөөдлийн хүн яриул ойлголоо. Яг ингээд аюулгүй ингээд сонсоод ингээд итгэж үржсэн чи гинт юм цаавал ингэж байгаа нөгөө бас болов. Юм чинь үл таваад шүү. Гэдэг ганцхан үлдчихдэг. Гэтэ хүн ингээд танаа үл таваад гэж хэлсэн шилэхгүй. Гэхдээ нэг ингээд та бүхэн анзаарсан бол ярьжсэн гитигээ зогсчихсон шүү дээ. Тэ ярихаа болоод тэгээд ингээд сонирн болоод эмгтээчүүдийн жоохон мухаа хараалтай ирчүүдийн жоохон бухимдал нийлээд ш. Юу гэхээр зүгээр нүд ингээд жоохон өөрчлөлт чинь гол яах вэ гэхээр нөгөө хүмүүс таныг намайг үлдгээд гэсэн мэдрэмж авчихсан. Тэгэхээр хамгийн ихнийх нь өдрөө хараад эхний 10-15 минут зүгээр шүү сонсчих. Тэгээд тэр хугацаанд яана би тэмдэглэж авах хэрэгтэй нөгөө нэг юм мартчихгүй дээ гэж битгий санаа зовоор яаж нүдрөө хараад сонсож байгаа зүйлийг та мартдаггүй. Ер нь бол мартахгүй. Дараа тэмдэглэх бүрэн боломж байдаг учраас хамгийн их нүдрөө хараад. За хоёрт нь яах хэрэгтэй гэж бодож байна. Асуулт. За энэ дээр дууны өнгө маш чухал. За та яасан гинэ? Тэний гэж яах вэ? Тэгээд чи яах вэ? Та юу гэсэн та? Яах вэ? Ингэж ярих юм бол за та хоёрын те асуулт нь юу вэ? Өнөөдөр энэ дээрс шалтгаан нь юу? Та хоёр магадгүй юунд санаа зовоод байна? Хамгийн санаа зовоод байгаа асуудал чи юу вэ? Ахээд бүхэн яриа. Дараа нь ихтер яриа. Тэр гоо дөрөвтэй юм тийм үү? Нэг хүн яриаж байгаа нөгөө нь сонсно гэд ингээд тайлбарлаад өгөх юм бол өө ойлгоно. За одоо яах вэ? За чи ихэнх юм биччих юм уу? За чи биччих юм уу? Гэгээд өөртөө итгэлгүй сонсоод тусам нөгөө хүмүүс таныг яах вэ? Чиглүүлнэ. Та яах вэ? Дагаад хүн шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний нүд хоёр дахь дуугаа. Энэ хоёр хамгийн чухал. Яагаад гэдгийг та бүхэн дараагийн хичээл дээр харилцаанд юу хамгийн чухал гэдэг юм бэ гэсэн 3 хүчин зүйлээ техник графикийг харуулна. Тэгэхээр тэн дээр бүгдээ бас гад харж болно. За тэгээд хамгийн анхны уулзалтын дээр түрүү бас хэлжсэн таамаглал төвшүүлэх хэрэгтэй гэсэн. Энэ хоёр хүн салах гэж орж ирсэн юм уу? Цаашаа хамтран амьдрах гэж орж ирсэн юм уу? Энийг салах гэдэг юм уу? Хоёрыг салах гэдэг юм уу? Тэгэхээр хамгийн ихний таамаглал ер нь их тохиолдол буруу байдаг. Гэхдээ тэр таамаглал байх хэрэгтэй. Та
таамаглал байж бид нар дараа анх би ингэж бодож яснаа энэ өөр болсон юм байна. Анх минь хоёрыг за хоёлаа салаад явах нэ гэж бодож байсан. Ярилцаад үзсэн чинь хоёлаа бас нэг тийм нийлхийг хүсэж байгаа юм байна гэсэн нэг сонирхол гарч ирж штэ хүсэл. Тэгвэл таны яах вэ гэхээр таамаглал чинь буруу шаардаад тэгээд та цааш нь үргэлжлэх боломжтой гэсэн. Ер нь бол та ямар ч судалгаан дээр таамаглал тавина гэдэг маань нэг бол зөв байдаг нэг бол буруу гэвчтэй их тохиолдолд буруу хамгаалал маш өндөр байдаг учраас ямар ч гэсэн ихний тохиолдол өөрсдөө гэсэн таамаглал тавих нь. Тэгээд дундын сүрэг харилцааг багасгах. За ихэнд бол яаж багасгах вэ? Одоо ихэнх нөхөр хоёулаа бөө уурлаач те бөө гомдол бөө уур бөө асуудал яаж энийг юм шийдвэрлэх гэсэн хоёулаа ууртаа болсон. Яаж энэ сүрэг бидрэмжийг багасгах вэ? Троостаа олон зүйл. Яг л арай өөр юм яриад явчихдаг шүү дээ. Ахны тэр юм эсвэл бүгдийн багч юм арай өөр юм ярихаар яхан хайшгүй Хондог байж тээ. За өөр зүйл ярих таашаач тээ. За өөр. Өөр авалтай тийм. Тэгэхээр анх танилцсан сайхан дурсамжуудыг нэрвэлж болж байна. За өөр. За та хамгийн ихлэ зүрх харилцаа багасгахад бол дүрмүүд гарах хэрэгтэй. За дөнгөж орчсон хоёр хосод сайн байцгаануудыг өдрөө хараад мэдлээ. За ингээд би танаа тий зуршлагч байна. Тэр байна. Ингээд энэ өрөөнд орж иж байгаа бүх зүйл энэ өрөөндөөс гарахгүй. Тийм учраас шууд асуудлаа эхлэе. Өнөөдөр ирэх болсон шалтгаан нь юу вэ? Гэт яриулж байхдаа явцдаа дунд нь хэд хэдэн дүрмийг танилцуулна. За ямар дүрм гэж болох та бүхэн хэлээд байг бичигдэх үү. Тэгээ бүгдээ хамтарсан нэг тодорхой дүрмийг эндээс гаргаад тэрийг цааш нь өөртөө хэлээ явдаг байдаг уу. Заавал би ганцхан хэлжсэнээс болж байна уу? За хамгийн түрүүг юу болж болох вэ? За хугацаа тодорхойлъё. Ямар дүрм зохиох хугацаа дээр? За гүйцэтгэлтэй хамгийн ихний дүрм тий. За хоёрт нь сонсох. За гуравт нь хизээ сонсох юм. Ямар тохиолдолд сонсох вэ? Хашлаа их юм сонсож. Яг нэгнийгээ ярьж байхад яах нь сонсох юм уу? За өөр ямар юуг төвчлэгээр багасгах дүрмүүд гэж байна. Зохисгүй амар жишээлбэл бүдүүлэг өөр хэлэх ба. За өөр ямар асуудал гэдэг вэ? Бохомжтой байсан ч төвчээртэй хамтж одоо за бухандаа дууралж ирсэн ч хамаагүй төвчээртэй байна. За өөр. За миний дүрм санал болгоё. Уур бохомжтой хосууд хин дээр төлөх үү хамаг анхаарлаа хандуулдаг үлээ. Хинийхээ бурууг илүүх гаргаж ирэх үү? Өөрхөн буруу гаргаж ирэх үү? Үгүй. Нөгөө хүнийхээ буруу дандаа ярьдаг тийм үү? Тэгэхээр юу ч хэлэх үү? Чи гэж ярьдаг тийм үү? Тэгэхээр хамгийн ихний дүрм бас би гэж ярих. За энэ маш хэцүү. За юу гэхээр чи тэгэгүйсэн бол би тэгэхгүйсэн. Чи дандаа ажиллаж гэж явсараа бидний мартсан. Эсвэл чи л өөрөө одоо тэгээ миний араар тавьсан гэдэг ч юм уу тийм ингээд асуудал үүсгэсэн. Чи л бүхнийг хийсэн гэдэг. Тэгэхээр чи гэдэг хаа нөгөө хүмүүс хүлээж авахгүй. Тэдэж шүү дээ. Би хараад болтой чи өөрөө хэлсэн шүү дээ. Хойлоо ингэ чи гэжтэй. Тэгэхээр нэг дүрмийг аль болох би гэж хэрэглэнэ. Би. За нөхрийн ингээд тийм магадгүй гэр бүлээс гадар харилцаа үүсгэсэн. Эхнэрийн гэр бүлээс гадар харилцаа үүсгэсэн. Надад ямар санагдаж ирсэн тухай үед. Тэ одоо 2 жилийн өмнө хамгийн анх их надад маш хэцүү байсан. Тэгээд яг өөрийнхөө мэдрэмжнээс болохоор ярина гэдэг дүр. Аль болох өөрөө мэдрэмж. Тэгэхээр надад ийм байсан, надад ийм мэдрэмж төрж ирсэн. Энэ хүний үйлдэл тэр хүний тухай ярихаар бол ганцхан юм яа. Үйлдэл ярина. Тэр хүн байнга оройтож ирдэг байсан нь надад маш хэцүү байсан. Би үүнийг ихлэ твцэн дараа нь хичгээ байсан. Тэгэхээр өөрийнхөө болохоор мэдрэмжийг
Нөгөө хүнийхээ болохоор юу гэсэн? Үйлдэл. Би дээр мэдрэмжээ. Тэгээд чи дээр болохоор үйлдэл. За ийм дөрөв. Би дээр мэдрэмжээ ярина, чи дээр үйлдэл ярина. Тэгэхээр эхнийхээ өнөхрийнхээ хийсэн үйлдэл дээр л тэр хүний авсан мэдрэмжийг яриулах гэдэг гэсэн. Энэ хамгийн эрүүл таартай. Ингээ үгээс чигээ мэдрэмжээ ч юм уу яриад тахаар нөгөө хүн яг ямар үйлдэл хийснээ мэддэхгүй. Тэгэл уурлаад байдаг. Тийм бол чи дандаа л ингээ уурладаг гэдэг нэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр яг чиний энэ үйлдэл чинь надад яг ийм мэдрэмж төрүүлдэг. Намайг байн ганцаардуулдаг тийм намайг байн одоо юу гэдэг бусдын нууд хинч биш болгодог. Гэт ирэх юм бол нөгөө хүн би нүглээ засах хэрэгтэй юм гэсэн хамгийн ихний ойлголт. За өөр ямар ч юм биш л. Анги танихад хамгийн сайн ажилтгач. За хоорондоо хэрэлдээд хэллээ. Тэгэхээр нүггүй. За хүндэтгэлтэй хатан би түрүүнд нэг минутаар гэлсэн шүү дээ. За тэрийг яа мэдхүү. Хэдэн минутаар дуусаар нэг хүн яриад зүгээр. 5 минутаар. За эхлээд 5 минутаар шаардлагатай тохиолдол хүнээс их. Тэгэхгүй зарим тохиолдолд гэр бүлийн хин нэг илүү их ярих юм хандлагатай тийм. Нөхөр нь л ингээл ер нь бол амьдрал гэдэг чинь ингээл лекц унших гэдэг тийм үү. Тэгэхээр тэрэн дээр 5 минутанд яг өөрийнхөө мэдрэмжийг нөгөөнийхөө үйлчлэгийг ярина. За тэгээд дараа ч юм ярина. Тэгэхээр ийм зүйл. За 6-аад яг үхээр 5 минут юм. За бас нэг өөр асуулт нь юу гэхээр хэрвээ асуудал хүндрээд бүр нэлээ ингээд өөрөө ингээд аль хэдийн төвшөлтөй ууртай бухимдалтай болсон тохиолдолд нэг зүйл хийж болно. Тэрний үгээр тайвшруулах, амьсгал хавуулах. Амьсгал хавуулах, гүнзгий амьсгал хавуулах. Хүний юу стресс үедээ яадаг вэ? Хүний бие яатсан байдаг лээ. Сэтгэл нь хөдөлцөн. Юу нэг амьсгал нь ашигласан бас дээрээс нь би яаж бочгоод яаж байдгийг ингэсэн байд үстэй ингэсэн ийм хүн өртөөсөө юу ч хүлээж авахгүй аль хэдийн ингээс утсан за ялангуяа хамаг бие хаач бочоод ингээс утсан бол юу ч хүлээж авахгүй тийхээ тэр хүний яах вэ би физиологоор нь бэлдүүлэх хэрэгтэй тэгэхээр яг гоо амьсгал болно за бүгдээрээ нэг татчих та бүхэн зөв амьсгалтай болов одоо амьсгал авах гэсэн. Ачаад би яг зөв амьсгалт юм идэхгүй дээс очиж шээстэй. За бүгдээ 20 хүлээ газар тавиад нуруугаад цэглээд одоо жаа хоол идчихсэн чинь нойр үргээд байна тийм үү. За ингээд мөрөө хаш нь 3 хүлээ. За манай орон нутгийнхаас та хийгээрэй. Тэр ундж гэнэ. За эргүүлээ за орш нь 3. Оо маш сайн тийм хийж штэ. Орш нь 3. За тэгээд дээш нь доош нь 1 2 1 За 2 3 маш ямар гоё би ганцаараа сэгэж авах маш их баярлалаа. За тэгээд ингээд бичлээс суудчихсан байгаа. Тэгээд гидснээр гараад тавьчих. За манай орон нутгийн гидснээр гараад тавьчих. За маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ яг бол тэгэхээр гүнзгий амьсгал аваад гаргана. Тэгтээ таны гидс яаж ийнэ одоо тэгээд хэлж гэнэ эсвэл ашиж гэнэ гэдгийг анзаарна шүү. За тэгээд дараа нь бүгдээ зүг болно. За бүгдээрээ гүнзгий амьсгал авъя. За салаа гаргая. Маш сайн дахиад үнсээ салаа. За салаа гаргая. Маш сайн. За энэ стресс боруулах техник шүү манай орон нутгийн хийгээрэй. За амьсгал авсан чи гэж яаж вэ? Түм заримдаа татагдчихжээ. За тэгэхээр заримуд нь зөв заримуд нь буруу амьсгалаад байна тийм үү? За тэгвэл одоо бүгдээ зөв болгоно. Бүгдээ гэсэн шаар гэж бодъё. Шаар гэж бодъё. Шаар дотроо гарахаар яа гэв? Тэрэн тийм үү? Гахаар яа гэв? Ашин. Тэгсэн чинь зарим хүмүүсийн агаар ороод арчил улам жижигрэл. Буруу юм уу? Буруу юм тийм үү? За одоо бүгдээ зөв болгоно. Яг байтаа дахиад эцэс суугаад эцнэрээ гараад тавиад эхлээд бүгдээ бүх амьсгалаа гаргаад гизээ шахна. Гизээ ингэ шахтаа бүх амьсгалаа гарна. Дараа нь гүнзгий амьсгалаатай гизээ сул тавиад гизээ төмбөөлөх шүү. За тэгээд дараа нь гаргахтаа гизээ шахаад тэгээд хатан заяа. За бүгдээ гүнзгий амьсгалаа эхлээд бүх амьсгалаа гаргая. Амьсгалаа гаргаж шахаа гизээ шахаа. За амьсгалаа гизээ төмбөөлөө сул тавиа. Маш сайн. За амьсгалаа гаргая. Шахаа маш сайн. Амьсгалаа гизээ төмбөөлөө маш сайн. Амьсгал гаргая. Гизээ шахаа маш сайн. Амьсгалаа гизээ сул тавиа төмбөөлөө маш сайн. Амьсгал гаргая. Гизээ
гэж хараа бас зулаавай. Гэтэл түмэлээрээ. За хааслаа. За тааширж байна та бүхэн. Өчигдөр тааширж байна. За тэгэхээр дөнгөж орж иж байгаа хосуудыг эхлээд та суулгаад за эхнийх нь саналуудыг сонсоод таны энэ дээр юу бодож байгаа, та энэ дээр юу бодож байгаа гэж яриулсныхаа дараа за одоо бүгдээ эхлээд нэг амьсгал аваатай. Тэ жоохон нэг хоош нэг самбал дээр нь алуулж агаад амьсгал авахуулаад тэгэхээр юу гэхээр би фейслоо шууд тайшруулгуудаа нөгөө хүнийхээ хэлээд байгаа зүйлээ хүлээж авах боломжтой болчихно. Тэгэхээр сэтгэл судлалын шинжилгээ ухааж байгаа 1960 онд яажсэн гэхээр тарих зөвхөн биеийг удирдана гэж боддог байж л дээ. Тэрээс тархины юу болж тэрийг би хийн. Гэтэл үгүй юм байна. Би фейслог юу хийн тарих тэрийг боддог. Тэгэхээр шууд биеийг тайвшруулж хүн яг нөгөө нь хүлээж авах чадвартай болоод ирнэ. Тэгэхгүй бие бариад ингээд бүр нэг уурлаад хүнээд тахсан бол яг гадны юмуд ерөөсөө хүлээж авах чадвар болчихдог. Тэгэхээр одоо та бодоод нэг жоохон тайвширсан юм чинь яг нь өөрсдөө хүлээж авах боломжтой байна. За тэгэхээр ингээд амьсгал авахулах нь. За тэгээд булчингаа бариад уурлаад ингээд ихээр за одоо гүнзгий амьсгал аваарай. Яг гүнзгий амьсгал аваарай. Тэгээд дараа нь хөршлөө. Болчихын тийм энэ аягүй чухал тасгалаа шүү. За ийм дүрмүүд та бүхэн үүнээр нэмээд өөртөө хэрэгжилж олно. Тэгээд бүгдээ өөр гэсэн туршлагатай учраас өөр гэсэн арга барилтай учраас бас яг өөрийнхөө зүйлс тохируулаад энийг бас өөрчилж болно. За та бүхний бас хамгийн ихний өөрсдөө зорилго юу гэхээр энэ асуудлыг би шийдвэрлэж чадна гэсэн найдварыг л нэмэгдүүлнэ. Та бол одоо тэр хүмүүсийн юу гэхээр чиглүүлэгч нь айгүй том дараа нь байгаа байхгүй одоо таныг л юу гэж хэлэн тэр хоёр дагаа хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр та хоёр ямар ч асуудлыг шийдвэрлэнэ би та хоёр бослоно гэсэн итгэл найдварыг нэмэгдүүлэх нь маш чухал. За тэгээд дараагийн уулзалт чинь хизээн тэр уулзалтын дээр ирээрээ хамгийн ихний уулзалтын дээр бас энэ зүйлийг ихэнх зүйлтэй төрөл хэлжсэн. Тэгээд ийм загвараар явна ингэж уулзсан гэсэн дээрээс нь бүгдээрээ буруулаа дахиад 4 удаа уулзнаа. Эсвэл дахиад 3 удаа уулзнаа. Энэ хамгийн ихний уулзалтнээр би та хоёрын асуудлыг сонсох гэж байна. За дараагийн уулзалтаас би та хоёрт даалгавар өгөөд хамтарч ажиллаад явна. Тэгэхээр та нартай би нийтдээ яг 4 удаа уулзна. Эсвэл 3 удаа уулзна. Эсвэл 2 удаа уулзна. Яг дөнгөж орж хоногт ингэ хэлсэн дээр. Тэгэх юм бол нөгөө хүмүүс дараа яг бэлтгэлтэйг орж ирнэ. Тэгэхгүй бол хүмүүс юу гэж боддог вэ? Манай зөвлөгөөнөөс аюух ажиллагддаг. Нэггүй удаа ирээл асуудал шийдвэрлэх юм байна шүү дээ. Дахиж ирэхээр боли цаг хугацаа зав байхгүй дөнгөж ажиллаад асууж ирж байгаа чинь боли гэдэг. Тэгэхээр дөнгөж их нартай энэ бол хугацааны ашигтай шийдвэр учраас гэж эдгээр удаа болснаа гэдэг хэрэгтэй. За тэгээд аль болох гэр бүлтэй төлөвлөрөн нэг ажил мэргэжил чинь юу хийдээ тэ чи хизээ ажилд орсон юм гэдэг асуудлууд бол бид нарт хэрэггүй. Тэгэхээр аль болох гэр бүлтэй. За тэгээд энэ бүхэн өөрсдөө болно бүтнэ гэсэн сэтлийг нэмэгдүүлэх юм. За энэ дээр нэг хар цагуул чухал гэсэн. За харцан дээр нэг зүйлээ бид нар зарим тохиолдолд яана энэ хэлийг би шийдвэрч чадахгүй мэнэ гэж айдаг уу? Айдаг тийм үү? Байхгүй. Байхгүй. За бэж болно шүү дээ тийм үү? Бэж болно тийм үү? Санаа зовж байгаа юу? Энэ хоёр яана гэж салгаа явуулчихдаг нөгөө нийл хүн хоёр хүн байсан ч байна. Тэгэхээр ийм санаа зовлууд байдаг тийм үү? Тэгэхээр энэ бидний энэ санаа зовлт, бидний энэ айдас юу гэхээр шууд биенээр маань ихрээ гараад ирчихдэг. Яана гэдэг айдас. Тэгэхээр аль болох та нүүрнийхээ хувирлыг өртөөсөө айгаагүй юм шиг төв байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол айдастай хүнээс зүйлээ авах гэхээр нөгөө хоёр чинь тань итгэх үү? Итгэхгүй. Тэгэхээр энэ дээр бүгд нүүрнийхээ хувирал дээр нэг ажиллана. Нүүрний хувирал дээр. Бид нар аюу олон тохиолдолд хүнд аюу сайхан юм яриад аюу зөв юм ярьж нүүрний хувирлаа батцдаг. Хамгийн чухал зүйл чинь нүүрний хувирал. Бидний сууж байгаа ажил. Тэгэхээр тэрнээр бүгдээрээ бас ажиллана. За гурван зүйлийг бид анхаарах хэрэгтэй. Хамгийн эхлээд та дөнгөж уулзалт эхний хэсгүүд дээр юу гэхээр үзэл бодол гэдэг зүйлийг нэг хэлүүлэх боломжийг л олгоно. Энийн талаар та юу гэж бодож байна? Одоо хамгийн анхны дөнгөж орж ирэнгуут нь хэлсэн шүү дээ. Хамгийн ихний асуулт нь өнөөдөр манай одоо тэр над дээр ирэх болсон шалтгаан нь юу вэ? Тэрс та хоёр яагаад ирсэн? Яагаад гэдэг асуултыг аль хэрэглэсний хэрэггүй. Яагаад гэдэг асуултыг яагаад хэрэгж болохгүй?
яагаад ингэсэн гэж асуух хариулт нь юу вэ? Гомдлоо байж шүү дээ. Тий ойлгомжтой шүү дээ. Яагаад нь ойлгомжтой шүү дээ. Яагаад нь яг гэж хэлдэг. Ойлгомжтой шүү дээ. Юунд нэг асууд. Эсвэл яагаад ирсэн гэхээр яах вэ? Салах гэж байна. Тийм яг үнэ салах гэж гэж шууд айгу шууд юмнуудаа шууд хэлчихдэг. Тэгэхээр ойлгох яагаад гэдэг асуулт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр манай төвийг зорж ирэх болсон шалтгаан нь юу вэ? Тэгэх юм бол нөгөө чинь хоёр нэг асуудалтай юм аа. Тэр манай их ойлгодгүй намайг хардаад байдаг эсвэл нөхөр нь эсвэл манай нөхөр айгу асуудалтай байнгын гэдэг ингээд асуудал байна. Тэгэхээр ингээд ямар шалтгаанаар энэ талаар та юу гэж бодож гээд дандаа яг бодлоо тэр яагаад гэдэг өгүүлбэрийг ашиглах байна. За яагаад энэ шалтгааны хариуд нь юу ч хэлдэг юм. Ямар шалтгаанаар өнөөдөр танаа манай төвийн зориод ирэх болов гэхээр юу ч хариулах вэ? Асуудалтай. Асуудалтай. За асуудал нь юу юм бэ гэж яриулна шүү дээ. За тэгвэл бүгдээ жишээ хэлээ л дээ юу байдаг асуудал нь? Юу ч хариултгүй тань. Гэр бүлийн түүхийг гэж хэлдэг. За юунаас хэлдэг юм? Танилцсан цагаас эхлээд төдөөнд ингэж ажиллаж байгаа, сурж байгаа, тэгээд батлуулсан. Тэгээд хүүхэд гаргасан, амьдралын явц техник үсэн байсан, дараа нь гэдэг болсон, зөвхөн оноос гэдэг болсон. Түүхээ ярьж хэлдэг. За таглаа түүхээ сонсдог байна. Тийм гоо түүхэн дундаа асуудал хязгаарч хэлсэн ярьдаг уу? Ярьдаг. За юу гэж ярьж хэлэх вэ? За яг хүүхэд гарснаас хойш манай нөхөр гэлээ. За тийм бол одоо эхнэр нь ярьж штэ энэ тохиолдолд хүүхэд гарснаас хойш манай нөхөр яадаг болсон гэж хэлдэг юм. Зан өөрчлөгдсөн. Аригтаа суудаг болсон. Гэр бүлээс гадуур хин ингэ шохоордог болсон. За тийм бол эхнэр нь ингэж яриад гомдлоо ярьчлаа шүү дээ. Тийм бол одоо нөхөр нь яг нь тэр үзэл бодлоо бас хэлэх хэрэгтэй болно сте. Тийм бол одоо тэгвэл эхнэр нь за ойлголоо таны бодож байгаа шалтгаан нь энэ юм байна. За одоо нөхөр рүү шилжүүлэх гэдэг чинь юу шилжүүлэх вэ? Нөхрийн сонсог. За энэ тал дээр манай нөхөр нь юу гэж бодож байна вэ? Яг таны бодлоор энэ яг энэ асуудлыг та юу гэж бодож байна вэ? За тийм нөхөр юу гэж хариулах вэ? Хотлаа юу гэх юм? Энэ хотлаа ярьж байна. Энэ хотлаа ярьж байна. Эхнэр бол би ажилдаа явж байгаа чинь. Ажлаас ороод ирэхээр өгөлдөг, хаацдаг. Нөгөө талаар буруудаг. Нөгөө чи ороод ирэхээр хаацдаг, ажил хийдэггүй, ганц ажил хийж байгаагаа ингэж тий. Миний одоо юу гэдэг тусгай байдал халтжээ тий намаа бүсгүй. Амьдралын төлөө зүтгэж байгаа яг үнэ. За яг ингэдэг. За тэгэнгүүт юу гэхээр тань хоёулаа үзэл бодол яг да. Тийм. Ажил цалингийн карт өвчөд асуу цалингийн карт хоосон байдаг тийм ердөөсөө хамгийн том асуудал тийм шүү дээ. За. Тэгэхээр ингэнгүүт яг асуудлаа энэ хоёр талаас нь харж байна уу? За нэг нь бол яг нөхөр оройтож ирдэг болсон. Тэгээ бүгд гарснаас хойш сонирхол болсон. Нөгөө хүний хувьд хүн хичээгээд ачин тэрийг өдөөсөө олж хараагүй. Гэдэг хоёр гомдол ингээд ойлгомжтой гараад ирлээ. За тэгвэл энийг нь яриулнаа. За тэгвэл одоо үргэлжлүүлээ хэдэл хараа юм байна. За их дээр нөхөр за энэ асуудал за асуудал юу гэсэн чинь сая ярьлаа шүү дээ. Эхнэр болохоор юусэн бэ гэхээр оройтдаг. За нөхөр болохоор оройтдаг. Эхнэр нөхөр эхнэрийн талаар юу гэж бодох вэ гэхээр өдөөсөө хүндэлдэггүй. Эсвэл тий ойлгохгүй. За ойлгохгүй гэж. За ойлгохгүй ингээ асуудал юм байна. За тэгвэл одоо бид нар юу н асуух вэ гэхээр хамгийн сүүл энэ мэдрэмжийг ийм болсон үйл явдлын талаар ярина уу? Одоо яаж ч нөхөр шууд хэдэл үйлчлэл рүү л байна. Тэгэхгүй мэдрэмжийг нь асуугаа л яг ингээ үргэлжилсэн үг гэж дуусахгүй. Тэгэхээр шууд за тэгвэл одоо ингээд ойлголаа. Тэгвэл хамгийн сүүлд болсон за эхнэрдээ одоо эхнэрлэн харж байгаа таны гомдсон дээр хамгийн гомдсон ийм үйл явдлын талаар та ярина уу? За тийм бол эхнэр юу гэж ярьж байна?